За тэгэхээр өнөөдөр 7 хоногийн мэдээгээр бол нийт амралтаар үүсгэн 7.2% нь бол том үйлчлэн за өнгөрсөн 7 хоногоос бол 3.2% нэмэгдсэн юм үзүүлэлт байж байгаа. За Баянтлай, Манлай, Цогтвоо, Цогццыг, Хамбогд зэрэг сумдууд бол ер нь бол өмнөх 7 хоногудаас нэлээд бас нэмэгдсэн. За мөн өрхийн эрүүл мэндийн төвөдөр бол амралтаар үүсгэх бол томоогийн хэсэг бол нэмэгдсэн байдалтай байж байна. За манай аймгийн хэмжээнд бол томоогийн одоо томоогоос урьсан сэргийлэх болон томоо гарц үед бэлэн байдлыг хангах одоо төлөвлөгөөл хэрэгжиж явж байгаа. Тэгээд тухайн төлөвлөгөө манд одоо 4 зорилттой түүний одоо эхний зорилт бол урьсан сэргийлэх. За 2 дугаар нь бол одоо дэгдэд гарсан үед хариу арга хэмжээ авах ийм төлөвлөгөө байж байгаа. Тэгэхээр одоо бид хүн бол 7.2 болсон учраас бол бид нар нэлээд одоо бэлэн байдлыг хангаж ингэж ажиллах шаардлага гарч байна. Тэгэхээр бид хүн бол одоо хүний нөөцийн хангалтыг бүсэн орчлогын эмчилгээний төвлөрүүлэх за өрхийн эмнэлгүүд ялангуяа одоо амралтын үйлчлэгт нэлээд өндөр болж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүд сумдуудын амбулаторийн үйлчлэгийн цагийг бол уртасгах за дуудлагын дээр бол нэмэлтээр машин гаргах одоо зэрэг тул нэлээд анхаарч ажиллана. Тэгэхээр ер нь бол жил болгон бид хүн одоо томоогийн дэгдэлт нэлээд өндөр өссөн тохиолдолд бол эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу амбулатороор үзүүлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд өндөр насны одоо 5 дахь насны хүүхдийн үзлэгийг гэрээ элбэрч шилжүүлэх тийм ээ. За мөн одоо вакцин хийж байгаа вакцины хамралтыг бол бас одоо яг бусад хүүхдүүдтэй адилхан амбулаторт нөгөө эрүүл мэндийн эмчийн үйлсэгт хамруулахгүй байх ч юм уу нэлээд бол арга хэмжээг авч ажилладаг. Тэрнээс гадна резидентэд сурж байгаа эмч нарыг бол орон нутгад тодорхой хугацаар татаж авч ажиллуулах. За хөдөө суманд ерөнхий мэрэгжлийн эмч олонтой сумдад бас эмчрийг татаж авч зорч амбулаторын үйлчлэг за мөн одоо тасагт дагалдан хэлбэрээр ажиллуулах ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар хүний нөөцийг бол дайшиж ажилладаг. За бүсэн орчуулгын эмчилгээний төвийн хүүхдийн тасаг 24 ортой одоогийн байдлаар бол 35 хүүхэд хэвдэж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол дотоод яг тасаг дотроо орыг бол өргөдгөж тавиад хүүхдээ авж байгаа. За ингээд нэмэгдсэн тохиолдолд бол бид бүхэн халдвартын засаг руу өргөдгөх дээр нэмээд цэргийн ангиудаас орыг татаж авч бэлэн байдлыг хангах гэсэн ийм одоо төлөвлөгөөг идэвхжүүлээд ингээд ажиллахаар ингээд байж байна. За мөн ангар шатны эрүүл мэндийн байгууллагууд бүсэн орчуулгын эмчилгээний төвүүдийг бол одоо юугаар зөвлөгөөр бол хангаж холбогдох эмч хөрвүүлгүүд бол холбогдож ингэж ажиллаж байна. За мөн олон нийтийн дунд бол томууд төвшин урьсан сэргийлэх арга хэмжээ мэдээс руу сурталчилгааны арга хэмжээг бол нэлээд өргөдөхөд ажиллаж байгаа. За одоо эмийн одоо хангалтын дээр бол гол нь тамга пилүүгийн хэрэглээ бол бас яг ийм үед бол нэлээдгүй нэг одоо олон хүүхдэд хэрэгтэй биш ч гэсэн зүүн тохиолдолд бол хэрэгтэй болдог. Тэгэхээр бол бид нар бас цааш энэ эмний хангалтын дээр бол бас анхаарч ингэж ажиллах болно. Дамжуулангийн дэлгэрмаа хүүхдийн эмч. За өнөөгийн байдлаар томоо бол бас харьцангуй гайгүй байна. Гэхдээ энэ 7 хоногт бол арай илүү бас ихсэж байгаа ихсэг хандлагатай байна. За хүүхдийн тасаг бол 7 ортой хүүхдийн тасаг байдаг. За өнөөдөр ор бол дүүрцэл байж байна. За хэрвээ ингээд томоогийн хүндрэлээс хатгаа бол нэлээх үүсэж байгаа. За цаашид одоо юу яах юм бол бас хүүхдийн тоо хэвдэх хүүхдийн тоо нэмэгдэх юм бол ор ус дэлгэнэ. За бас дотрын орнуудаас бас нэмэлтээр одоо дэлгэхт ийм үйл ажиллагааг бол зохицуулна. Хамгийн гол нь одоо дөнгөж ханаад хүрмэгцэл хүүхдийг ерөөсөн гэрээрээ асрах нь асаргаа сувилгаагаа сайжруулах. За дулаан байлгах, дархлаа дэмжих хоол хүнсийг өгөх одоо ийм л зүйлийг бас эцэгчүүд анхаарах хэрэгтэй байгаа юм. Ханаа төрлөө дөнгөж халуурлаа гэж эмийн нөгөө цэцэрлэгтний бол сургуульд нь явдаг. Инхээр л хүүхэд хүндрэх хожигрох юм шинж тэмдэг ирдэг тэмцээ санаадаг бол ерөөсөө эхний шинж тэмдэг илэрхтэй зэрэг л гэрээр асаргаа сувилгаанд одоо 3-5 хоног байх юм бол хүндрэл гарахгүйгээр одоо энэ идэх юм өвчин байгаа.